параллелоор бол энэ гацаад байж дуугаар санглаа. Би юу ч санглаа ус. Ингээд дуу нь орж иж гинэ. Хартаа гэдэг сонсдог. 1 2 3 4 Дуу маань тэгвэл сайн сангалж байгаа. Одоо засаагаад болж байна. 1 2 3 4 5 6 7 8 9 10 удаа тэгээд сангалж 1 2 1 2 одоо дүүл хаагаад Нэг хоёр. Амар таттай байсан чинь.
Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхний маань шинэ 7 хоногийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байсан гэдэгт итгэлтэй байна. Мэдээж даваа гараг эхлэж байнаар шинэ 7 хоног эхлэж байгаа учраас үзэгчид маань бол азар дүрэн байна гэдэгт миний хувьд итгэлтэй байна. Ингээд Монголын хамгийн өндөр хонжууртай үндэсний латрын цоо шинэхэн тохирол эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд үзэгчид маань анхаарлаа хандуулан миний хойно бол 5 ширхэг автомат тоглоом байна. 3 төрлийн латрагаас та сонгож тоглох боломжтой. За гурвангийн тоглогч боломжтой. За тавчхандаа та бүхэндээ мэдээлэл хүргэх юм бол за 4D, 6D, 642 гэсэн тоглолтуудыг та сонгож тоглох боломжтой. 4D-ийн маань хувьд бол онцлог нь юу вэ гэж тавчхандаа тайлбарлах юм бол та зөвхөн дарааллын дагуу 40 ширхэг бөмбөлгнөөс таах боломжтой. За харин 6D бол ардаасаа урдаасаа гэсэн байрлалаар та таах боломжтой байдаг бол 42-ийн маань хувьд бол та дараалал харгалзахгүйгээр таадгаараа онцлогтой юм. За ингээд үзэгчдээ бүгдээрээ даваа гаргийнхаа шинэхэн тохирлыг эхлүүлээ. Та бүхэнд яг энэ цаг мөчид icon CGM болон үндэсний латрын Facebook пэйж хуудасаар шеэрлэгдэн яг одоо энэ цаг мөчид хүрж байгаа бүгдээрээ хамтдаа даваа гаргийн азднуудын гэрч болохоос гадна үзэгч та бүхэн хэр азтай байна гэдгээ бас шалгах боломжтой. За ингээд 4D-ийн 3 дугаар зэргийн хонжроос бүгдээр өнөөдрийнхөө тохирлыг эхлүүлье. За 4D-ийн 3 дугаар зэргийн хонжрын маань хувьд бол тгээс 9 хүртэлх 40 ширхэг цифрыг бид энэхүү шилэн хоргонд байрлуулсан. За энэхүү шилэн хоргонд маань бол 1 цифрээс 4 удаа давхцаад 40 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. За эдгээрээс та 4 ширхэг бөмбөлгийг яг дарааллынхын дагуу тааж чадах юм бол та тавьсан бацаага 500 дахин өсгөж авах боломжтой юм. За ингээд бүгдээрээ хамтдаа өнөөдрийн хамгийн ихний тохирлыг явуулцгаая. Үзэгчдэд амжилт хүсье. Та 4 ширхэг бөмбөлгийг таах ёстой байгаа. Энэ 7 хоногийн хамгийн ихний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгийн дугаар 7. Эхний бөмбөлөгийн дугаар 7. За хоёр дахь бөмбөлөгийн дугаар мөн 7 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 7. 40 ширхэг бөмбөлөг маань бол тгээс 9 хүртэлх цифр 4 удаа давцаж орсон байгааг үзэгч та бүхэн анзаарсан билээ. Эдгээр 40 бөмбөлгнээс та 4-ийг нь дарааллын дагуу тааж чадах юм бол тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авах боломжтой болж байгаа юм. 7 7 3 гэсэн бөмбөлгүүд одоогоор гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлгний маань дугаар 3 7 7 3 гэсэн бөмбөлгнүүд гарч иржээ. За ингээд 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурын 5 дахь бөмбөлөг 4 дахь бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлөгийн дугаар 5. 4 дахь бөмбөлөгийн дугаар 5. 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурын дугааруудыг нэрлэвэл 7 7 3 5 7 7 3 5 гэсэн бөмбөлгүүд 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурт өнөөдөр таарсан байна. Хэрвээ эдгээр бөмбөлөг дарааллын дагуу таарч явах юм бол та өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авах боломжтой болж байгаа юм шиг 500 дахин өсгөж авсан мөнгөн дүнгийн эзэн болж байгаа гэдгийг энэ ташрамд олгоход таатай. За мэдээж азтай үзэгчид маань байсан гэдэгт миний хувьд бол итгэлтэй байна. За өргөжлөлөн бүгдээрээ 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуурыг энэ цаг мөчид тоглох болно. За амар шилэн оргонд маань тгээс 9 хүртэлх цифр 4 удаа давхцаад 40 ширхэг бөмбөлөг байрласан. Эдгээр бөмбөлгнөөс та яг дарааллын дагуу 4 ширхэг бөмбөлийг тааж чадвал тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах боломжийн эзэн болох нэ. За ингээд үзэгчдэд амжилт хүсье. Тоглолтоо өргөжлөе. За шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг байгаа. Өөрөөр хэлбэл тгээс 9 хүртэлх цифр бүхий нэг цифр маань 4 удаа давхцаад 40 ширхэг бөмбөлийг бий болгочээ. За эндээс хамгийн ихэнд гарч ирсэн бөмбөлөгийн дугаар 2. Эхний бөмбөлөгийн дугаар 2. Хоёр дахь бөмбөлөгийн маань дугаар 7. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 7. 2 7 гэсэн бөмбөлгнүүд яг одоогоор гарч ирсэн байна. За 3 дахь бөмбөлөг гарч ирсэн. 3 дахь бөмбөлөгийн дугаар 5. 3 дахь бөмбөлөгийн дугаар 5. 2 7 5 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн бол 4 дахь бөмбөлөг ямар бөмбөлөг ахыг хамтдаа харцгаая. За ингээд 4 дахь бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлөгийн маань дугаар тэг. 4 дахь бөмбөлөгийн дугаар тэг. 2 7 5 тэг. 2
7, 5 тэг гэсэн бөмбөлгнүүд 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуурын энэ удаагийн тохиоллоор гарч ирсэн байна. Эдгээр бөмбөлгийг та яг дарааллын дагуу тааж чадсан бол тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах боломжийн эзэн болжээ. Танд баяр хүргэе. За үргэлжлүүлэн 4D-ийн 1-р зэргийн хонжуурыг хамтдаа тоглох болно. За энд мөн адил тгээс 9 хүртэлх цифр бүхий нэг цифр маань 4 удаа давхцаад 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Эдгээр бөмбөлгнөөс таны дуртай тоо, машины дугаар, төрсөн өдрийн тоо гэх мэтчлэн таны таасан 4 ширхэг бөмбөлөг гарч ирснээр та өөрийн тавьсан базаагаа 2000 дахин өсгөж авах боломжтой юм шүү. 4D-ийн маань онцлог болол та дарааллын дагуу таах хэрэгтэй байгаа. Ингээд 4 ширхэг бөмбөлөг ямар бөмбөлөг авахыг хамтдаа харцгаая, үзэгчдэд амжилт хүсье. Хонжуурын хамгийн ихний бөмбөлөг гарч ирлээ. Хамгийн ихний бөмбөлөгийн дугаар 1. Ихний бөмбөлөгийн дугаар 1. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 7. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 7. 1, 7 гэсэн бөмбөлгнүүд яг одоогоор гарч ирж байршсан байна. За 3 дахь бөмбөлөгийн дугаар 4. 3 дахь бөмбөлөгийн дугаар 4. 3 дахь бөмбөлөгийн дугаар 4. За ингээд 4 дахь бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлөгийн дугаар 2. 4 дахь бөмбөлөгийн маань дугаар 2 гарч ирснээр 1, 7, 4, 2. 1, 7, 4, 2 гэсэн бөмбөлгүүд даваа гарагийн тохирлын маань 4D-ийн 1-р зэргийн 2 байрсан байна. Эдгээр 4 бөмбөлөг яг дарааллын дагуу таарч байвал үзэгч та тавьсан базаагаа 2000 дахин өсгөж авах боломжийн эзэн болсон байна. Танд баяр хүргэе. Мэдээж та бүхэн таарсан гэдэгт бол миний хувьд итгэлтэй байгаа. Яагаад гэвэл цааш шинэхэн 7 хоног эхлэж байгаа учраас үзэгчдийн маань хувьд бас амжилттай азтай 7 хоног эхэлж байгаа болов гэдэгт би хувьдаа ерөөсөө эргэлзэхгүй байгаа. За харин үргэлжлүүлээд бүгдээрээ хамтдаа 6D-г тоглох болно. 6D jackpot маань бол хамгийн өндөр шагналт нь 50 сая төгрөг байгаа. За ямар дараалал та 50 сая төгрөгийн эзэн болох вэ гэвэл тгээс 9 хүртэлх цифр бүхий 60 ширхэг бөмбөлийг энд байрлуулсан байгаа. За мөн нэг цифр маань 6 удаа давхцсан гэдгийг үзэгчтэй харж байгаа. За эдгээр 60 ширхэг бөмбөлгнөөс та 6 ширхэг бөмбөлгийг яг дарааллынхаа дагуу тааж чадах юм бол та 50 сая төгрөгийн эзэн болно. За мөн эхний 2, сүүлийн 2, эхний 3, сүүлийн 3 гэх мэтчлэр та орон ахих тусам аздан болох боломжтой юм. Урмын хонжуурын хувьд бол 1500 төгрөг байдаг. Ингээд үзэгч танд амжилт хүсээд хамтдаа 6D-гээ тоглоцгоё. За 6D-ийн маань ер нь бол дөрөв маш энгийн байгаа. Тэгэхээр та бүхэн ихгээр 60 ширхэг цифрнээс 6-гийн тагаал 50 сая төгрөг хожих боломжтой болж байгаа юм. Ингээд эхний бөмбөлөг маань гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 4. Эхний бөмбөлөгний дугаар 4. Эхний бөмбөлөгний маань дугаар 4 гэсэн бол хоёр дахь бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 9. За 4, 9 гэсэн бөмбөлгүүд яг одоогоор гарч ирсэн. Та энэхүү хоёр бөмбөлийг яг дарааллынхаа 49 гэсэн байрлалаар тааж чадсан бол та 1500 төгрөгийн эзэн болж байгаа юм шүү. За ингээд 3 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 3 дахь бөмбөлөгний дугаар 4. 3 дахь бөмбөлөгний дугаар 4. 4, 9, 4 гэсэн бөмбөлгүүдийг та яг дарааллын дагуу буюу 494 гэсэн байрлалаар тааж чадсан бол та 15000 төгрөгийн эзэн болж байгаа. Яман 4 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 4 дахь бөмбөлөгний маань дугаар 4. 4 дахь бөмбөлөгний маань дугаар 4. 4, 9, 4, 4 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. Эдгээр 4 бөмбөлгийг та дарааллынхаа дагуу тааж чадсан байвал 150,000 төгрөг таних. За 5 дахь бөмбөлөгний маань дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 5 дахь бөмбөлөгний дугаар 9. 4, 9, 4, 4, 9 гэсэн бөмбөлгүүдийг та дарааллын дагуу эдгээр 5 орон тааж чадсан бол сая 500,000 төгрөгийн эзэн болж байгаа юм аа. Сая 500,000 төгрөг таних шүү. 4, 9, 4, 4, 9 гэсэн бөмбөлгийг тааж чадсан бол за ингээд 6D-ийн хонжуурын маань сүүлийн бөмбөлөг болох 6 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 6 дахь бөмбөлөгний дугаар 7.
6 дахь бөмбөлөгний маань дугаар 7. 4 9 4 4 9 7. 4 9 4 4 9 7 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. Тэгэхээр үзэгч та бүхэндээ би тоглолтоо эхлүүлэхээс өмнө хэлсэн нэг цифрээс 6 удаа давцсан байгаа учраас 6 яг ижилхэн тоо гарч ирэх бас боломжтой юм а. За өнөөдрийн тоглолтын дээр бол 4-ийн тоо 3 удаа гарч ирсэн байна. 9-ийн тоо бас 2 удаа гарч ирсэн байна. Гэх мэтчлэн нэг цифрээс 6 удаа байгаа учраас нэг цифр хэдэн ч удаа гарч ирэх боломжтой. За ингээд 4 9 4 4 9 7 гэсэн бөмбөлгүүдийг та яг дарааллынхаа дагуу таач чадсан байх юм бол та 50 сая төгрөгийн эзэн болж байгаа. За эхний 2 буюу 49. За сүүлийн 2 буюу 97 гэсэн бөмбөлгүүдийг хэрвээ та тааж чадсан бол урмын хонжир буюу 1500 төгрөгийн эзэн болж байгаа юм. За ингээд мэдээж лотерей тоглодог үзэгчид маань бол маш сайн мэдж байгаа хаа. Тэгээд мэдээж сүүлийн 2, уртлын 2, за тэгээд сүүлийн 3, уртлын 3 гэх мэтчлэн та орон ахаад таасан бол 1500, 150 мянга, сая 500 мянга гэдэг ингээд орон ахаад хожоод авах боломжтой юм а. За 6-д тоглосон үзэгчдэд баярлалаа. Энэ ташранд бас нэг мэдээллийг нэмэлтээр хүргэх юм бол та хэрэг боцоонд ялаад ялсан шагналаа хаанаас авах вэ? За 1500 төгрөгийн хонжир буюу 6-д тоглоод урмын хонжирыг хоцсон бол та тасалбарын манд борлуулж байгаа бүх зээгүүдээс худалдаж авах боломжтой. За харин 1500-аас дээш хонжируудыг олол та туул рестораны замын эсрэг талд байрлах үндэсний лотерейн төв байр буюу манай төв байран дээрээс ирээд хонжир авах боломжтой юм шүү. За үргэлжлүүлэн хамгийн өндөр хонжиртай 642 жекпотыг тоглох болно. За 642-ийн маань хувьд алалаа бусад тоглолтуудаас арай өөр онцлогтой байгаа. Нэгээс 42 хүртэлх 42 ширхэг зэврийг бид энэхүү шилэн хоргонд байрлуулсан. За автоматар гарч ирэх энд байрласан 6 ширхэг тоо дараал харгалзахгүйгээр хэрвээ таарч авах юм бол та 120 сая төгрөгийг хожих боломжтой. Мэдээж илүү өндөр боломж, илүү өндөр хонжир байгааг үзэгчид маань анзаарсан баха. За мөн бонус бөмбөлөг байгаа. Бонус бөмбөлгийг ашиглаад таны таасан тоонууд бас хэрвээ таарч авах юм бол та хамгийн доод тал нь 10,000 төгрөг хожих боломжтой юм шүү. За ингээд бүгдээрээ хамтдаа 642 тоглолтоо явуулах болно. Мэдээж үзэгчдэд амжилт хүсье. Магадгүй 120 сая төгрөгийн аздан даваа гарагийн тохирлыг үзээ суужиж болох юм. Ингээд үзэгчдэд амжилт хүсье. Шилэн хоргонд маань 42 дахь ширхэг бөмбөлгийг бид байрлуулсан байгаа. Тэгэхээр 41-ээс 42 хүртэл дуртай тагаа та бөглөөд 120 сая төгрөгийн аздан болох боломжтой. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгийн дугаар 20. Энэхүү 20 гэсэн бөмбөлөг хаач байрлсан байж болно. Таны бөглсөн 6 тооны ихэн сүүл дунд хэсэгт альтан ч байсан байж болно. Та 20 гэсэн дугаарыг бөглсөн л бол та бас аздан болоход нэг алхмаар ойрцжээ. За 2 дахь бөмбөлөгний маань дугаар 27. 2 дахь бөмбөлөгний маань дугаар 27. За 3 дахь бөмбөлөгний маань дугаар 10. 3 дахь бөмбөлөгний маань дугаар 10. 20, 27, 10 гэсэн бөмбөлөгнүүд гарч иржээ. 20, 27, 10 гэсэн бөмбөлөгнүүд гарч ирсэн байна. За 4 дахь бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлөгний дугаар 3. 4 дахь бөмбөлөгний дугаар 3. 5 дахь бөмбөлөг гарч ирсэн. 5 дахь бөмбөлөгний дугаар 18. 5 дахь бөмбөлөгний дугаар 18. 20, 27, 10, 3, 18 гэсэн бөмбөлөгнүүд гарч ирсэн бол 6 дахь бөмбөлөгний дугаар 22 гэсэн бөмбөлөг гарч иржээ. 6 дахь бөмбөлөгний дугаар 22. За эдгээр 6 тоо болоод өнөөдрийн бас яг үндсэн 6-гийн цифр байгаа юм шиг. Үндсэн 6 тоо болоод эдгээр бөмбөлөгнүүд байгаа. Харин өнөөдрийн бонус бөмбөлөгний дугаар 21. Бонус бөмбөлөгний маань дугаар 21. За ингээд 20, 27, 10, 3, 18, 22 гэсэн бөмбөлөгнүүдийг та дараалал харгалзахгүйгээр яг таач чадсан бол та 120 сая төгрөгийн аздан болж байгаа юм а. За харин 21 гэсэн бөмбөлөг бол өнөөдрийн бонус бөмбөлгөөр гарч ирсэн байгаа. Өнөөдрийн бонус бөмбөлөгний дугаар 21. За эхний 3 бөмбөлгөн дээр таны бонус бөмбөлөг буюу 21 гэсэн бөмбөлөг та эдгээр 4 бөмбөлгийг таач чадсан л байвал өнөөдрийн урмын хонжир буюу 10,000 төгрөгийн эзэн болж байгаа юм а. Мэдээж хамгийн бага хонжир бол 642-ийн маань хувьд бол 10,000, хамгийн өндөр хонжир нь 120 сая төгрөгийн хонжир байсан. Ингээд үзэгч
та бүхэн манасаа эдгээр 5 автомат машинаас гарч ирсэн 5 тохирлыг олол зөв тааж чадсан гэдэгт итгэлтэй байна. Ямар ч тач өнөөдрийн бас аздан болсон нийт үзэгчдэд баяр хүргье. Мэдээж та бүхэндээ нэмэлт мэдээлэл хүргэх юм бол Монгол улсын үндсэн хуулийн дагуу болол бид татварын гинтийн орлогын татвар гэж хураалгадаг шүү дээ. Тэгвэл үндэсний лотерей буюу боцо тоглоом тоглоод олсон орлогын бол 40% бид улсдаа тушаадаг. Ингээд үзэгч та бүхэн энэ 7 хоногийнхаа бас ажил үйлсийг мэдээж өөдрөг бүтэмжтэй азтай хэмэрт эхлүүлсэн гэдэг итгэлтэй байна. 5 гаргийн тохирол мэдээж энэ 7 хоногийнхаа азыг дагуулад та бүхэнд бас илүү их аз авчирна гэдэгт итгэлтэй байна. За ингээд лотерей тоглосон үзэгчдэд баярлалаа. 5 гаргийн 17 цаг 30 минутаар Icon-ийн болон үндэсний лотерейн Facebook хуудасаар иргэн уулзлаа. Түр баяртай.